Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гарган зэвсэг түвшний жанжин штабын орлогч дарга бригадын генерал Жамбагийн Бадан базарт хошууч генерал зэвсэг түвшний жанжин штабын бодлого стратегийн төлөвлөлтийн газрын дарга Хурандаа халтрын даваа цэрэн зэвсэг түвшний 016 дугаар ангийн захирагч Хурандаа Насангийн Бямбторч зэвсэг түвшний 345 дугаар ангийн захирагч Хурандаа Лав сүрэнгийн Ганс Илэм онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга Хурандаа Гомжовын Ариун буян нарт бригадын генерал Цол тус сүртэй. Ардчилсан намын дотоод сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл өнгөрсөн баасан гарагт дууссан. Ардчилсан намын үндэсний бодлогын хороо нь 380 суудалтай байх бөгөөд 511 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Харин аймаг нийслэлд ардчилсан намын даргад өрсөлдөхөөр 52 хүн бүртгүүлсэн бол нийслэлийн ардчилсан намын даргад Сүхбаатар дүүргийн ардчилсан намын дарга Бадуулга, улсын хурлын гишүүн асан Төвдөн Дорж нар өрсөлдөхөөр болсон байна. Монгол цэргийн өдөрт зориулан улс аймгийн алдар цолтой 224 бүхийн уламжлалт барилдаан бүхий өргөөнд боллоо. Улс аймгийн алдар цолтой 224 бүхийн барилдаанд улсын зам Бүрв сайхан төрүүлж улсын гард Ганбаатар үзүүллээ. Эг шүүхт улсын харцаг Бат Өлзий, улсын харцаг Жаргалбаяр нар үлдсэн юм. Зэвсэг түвшний 96 жилийн Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол улсын их хурлын гишүүн засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Бат Эрдэнэ болон албаныхан Их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө. 4 настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдсан цогт хойд их Марламаа нарын шүүх хурал өнгөрсөн баасан гарагт болох байсан ч Марламаагийн өмгөөлөгч ирээгүйгээс 4-р сарын 4-ний өдрөө хүртэл хойшлууллаа. Ахын гал дүүмний улмаас гэртээ шатаж амиа алдах явдал гарсаар байна. Тухайлбал Говьсөнбөр аймагт 2 хүүхэд гэртээгээ хамт шатаж амиа алджээ. Хэрэг юунаас үүдэлтэйг цагдаагийнхан шалгаж байна. Тиймээс гэртээ бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр орхиж хол газар явахгүй байхыг мөн ахын цахилгаан хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн газраас анхааруулж байна. Монгол улсын их сургуулийн захирал Бат Эрдэнэ ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж түүний ажлыг төр орлон гүйцэтгэгчээр Төмөр Баатарыг томилжээ. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Бат Эрдэнэний хүсэлтийг хүлээн авснаар дээрх томилгоог хийсэн байна. Сар гаруй өмнөөс улсын хэмжээнд үйлчлэгээ үзүүлдэг томоохон эмнэлгүүд уртасгсан цагаар ажиллах болсон байна. Эрүүл мэндийн сайд цог цэцэг эмнэлгүүдийн удирдлагуудаа уулзаж уртасгсан цагийн үр дүн болоод цагийг үеийн асуудлаар мэдээлэл сонссон байна.